Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөе. Би Баянгол дүүргийн замын цэгдэгийн зөрчил хариуцсан ахлах байцаагч Цагдаагийн Ахмад Нарандаа гэдэг юм байна. За Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бол зам тээврийн ослын дуудлага мэдээлэл дийлэнх нь бүртгэдэг. Энэ дотроо зам тээврийн ослын газрыг орхиж явах буюу зам тээврийн ослын газраас оргон зайлах зүхтаах гэсэн зөрчлүүд маань дийлэнх нь бүртгэгддэг. За энэ зөрчил маань өөрөө зөрчлийн тухай хуулийн 14-7-гийн 18 заасны дагуу байгаа. Тухайн хууль нь шинжлэгдсэн найруулгаараа 2025 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн шинжлэгдэж дагаж мөрдөгдөж байгаа. Энэ яах вэ гэхээр эрүүгийн хариуцлага хүлээх хэрэггүй бол тухайн зам тээврийн осол гаргаад ослын газраас орхиж явсан зөрчилд нь 1 жилийн хугацаатайгаар эрх асаж 100 сая төгрөгөөр торгодог. Энэ торгуулийн шийтгэл нь хуучин 2024 оны хуулиндаа бол хөнгөрдөг заалт байсан бол хөнгөрөхгүйгээр 100 сая төгрөгөөр болоод иргэнд бол шийтгэлийн хэмжээ 1 жилийн хугацаатайгаар эрх асдаг болсон байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг нь яг аль зам дээр гарч ийнэ. Тэгээ төв зам дээр бол камер ихтэй шүү дээ. Тэгвэл одоо ингээд машин ингээд мөрөгчүүд ингээд цухтааж байгаа жолооч яг аль зам дээр бас зөрчил гаргаад байна. За энэ төрлийн зөрчил нь бол ерөнхийдөө санамсар болгоомжгүйгээс болон жолоочийн өөрийн хариуцлагагүй үйлдэлээс болж зогсоол болон дээрээс нь гэр хорооллын буюу одоо камерын хяналт багтаа газар дээр үйлдэгдэг байгаа. Жолооч нар маань өөрсдөө нэг зүйлийг бас анхаарч хэлэхэд хохирлын хэмжээ багтаа нэг жижигхэн зураас гэдэг зүйлээс болоод өөрийн жолоодох эрхийг 1 жилийн хугацаатаар хасдаг шийтгэлтэй болсныг хуулийн нөгөө мэдлэг дутамгааслаад ерөнхийдөө бол орхиж явдаг асуудлууд маш их гарч байгаа. Одоо бага хэмжээний торгуул төлөхөөс зайлсхийгээд илүү том асуудал үүсэх унгаад байна л гэсэн үг үү? За зөв ерөнхийдөө бусдад учруулсан хохирлын хэмжээ багтаа учраас юм уу энэ гайгүй байлгүүдээ гэдэг иргэдийн өөрсдийн өнгөцгөн бодлоос шалтгаалаад энэ ослын зам тээврийн осол нь нөгөө эвдэрлэл нь бага юм байна гэдэг үүднээс л маш их явж байгаа. Энэ зүйлээсээ болж өөрийнхөө жолоодох эрхийг 1 жилийн хугацаатаар асуулдаг ийм шийтгэлтэй болсныг иргэд маань нөгөө хуулийн мэдлэг дутамгаас үгсээд ингэж орхиж явж байгаа асуудлууд бас байгаа. Энэ он гараад бас хэр их дуудлага мэдээлэл бүтгэгдсэн бэ? За энэ оны байдлаар бол яг зам тээврийн ослын газрыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр зам тээврийн ослыг бол ослын газрыг орхиж явсан дуудлага мэдээлэл бол 92-д бүртгэгдсэн байгаа. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр нь өөрөө онцлогоороо дамжин өнгөрөх болон дамжин өнгөрөх цэгүүд өндөртэй өргөн маршрут нь яг орон нутгаа зорж байгаа иргэд бол орон нутгаас орж ирж байгаа иргэд маань яг дамжин өнгөрдөг учраас энэ дээр бас айгүйх юу байна бүртгэгдэж байгаа. За энэс л бол ямар ч л байсан зөрчлийн тухай хуулийн 14-7-гийн 18-аар 92 дуудлага мэдээлэлээс л бол зөрчлийн хэрэг нээж шалгаж байгаа одоо 32 хэрэг материал байна. 18 иргэнийг бол одоо энэ 2 сарын байдлаар бол жолоодох эрхийг 1 жилийн хугацаатаар хасаж 100 сая төгрөгтэй тэнцэх буюу 101-жээр торгосон ийм юутай байна. Одоо Баянголын нутаг дэвсгэртэр бол. За шинжлэгдсэн хуулийг бол төрийн мэдээллийн санд бүртгэгдээд 10 хоногийн дараагаас гээд болон сошиал болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр маш өргөн түгээмэл явуулж байгаа боловч жолооч нар маань энийг сайн анзаарж оошоож хардгүйгээс болоод өөрсдийнхөө эрхийг асуулж байгаа хуулийн мэдлэг тутамгүй байгаа нь бол энэ дээр бол яг дийлэнх нь бол хуулийн мэдээлэл дутуугаас болоод ийм шийтгэлтэй болцсон юм уу гэдэг асуултуудыг бол яг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад бол айгүйх асуудаг бүх дийлэнх жолооч нар маань яг ийм шийдэгдэг болсон юм уу? Зүгээр нэг жижигхэн мөргөө явцсан багт яагаад миний эрхийг хасах гэдэг юм бэ гэдээ иргэн төрийн байгууллагын цагдаагийн байгууллагын ажилтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа байцаагч нарын хооронд ингээд үл ойлголцол гардаг ийм асуудлууд бол маш их байгаа. За иргэд жолооч нарын анхаарал цэрэмжлүүлэг өргөе. Зам тээврийн ослын хохирол болон бусад зүйлийг бага хэмжээнд байна гэж ойлгоод ослын газрыг орхиж явахгүйгээр иргэд та бүхэн жолооч нар маань үүргээ биелүүлж тусгай дугаарын дугаарт 102 дугаарт дуудлага мэдээлэл бүртгүүлэн шалгуулах нь зүйтэй шүү. Энийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.